Сайн байна уу? Энэ хорон цугласан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Hydro Hub багийн гишүүн баяр жаргал миний би төслийнхөө талин тавихад бэлэн боллоо. За манай баг нь болохоор доктортой үргэлжлэлийн 17 зорилтын 13 дахь номер болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө багасгах гэдэг сэдвийн дор төслөө хэрэгжүүлсэн байгаа. За манай багийн гишүүд нь болохоор багийн ахлагч болох Оюума, за нарийн бичгийн үүргэн дээр инх заяа, за судлаачаар инх саруул болон миний би баяр жаргалнаар үүргээ гүйцэтгэж дуусмагаа төсөл. За манай баг нь болохоор нэгдүгээр нэг асуудлыг төвшүүлсэн. За тэр нь юу вэ гэхээр Монгол хүний дундаж наснаас дэлхийд 139 тэрэмлэгддэг. За түүнийг яагаад вэ гэдэг үндсэн дээр бид хэд болохоор одоо ингээд дундаж наслалт хийж байгаа юм чинь ингээд нас баралтын ингээд өндөр байгаа. За тэрний үндсэн шалтгаанууд нь гэх юм бол жимс ногооны бага хэрэглээ, А витамины дутагдал, төмрийн дутагдал гэсэн үр дүнд ингээд судалгааны үр дүнд ингээд олж авсан. За энэ асуудлынхаа хүрээнд бид хэд 3 зорилгыг төслийнхаа хүрээнд тавьсан байгаа. За ямар 3 зорилго вэ гэхээр нэгдүгээрт гидропоник аргыг таниулах. За хоёрдугаарт хоолны аяглалыг багасгах. Гуравдугаарт CO2 буюу нүүрс хүчлэнхийг бууруулах. За энэ зорилгынхаа хүрээнд бид 3 судалгааны аргыг ингээд хэрэгжүүлсэн. За нэгдүгээр талаараа үдийн хоолны хаягдал, хоёрдугаарт асуулга, гуравдугаарт CO2 буюу нүүрс хүчлэнхийн ялгарал. За энэ судалгаа болон энэ зорилгынхаа хүрээнд ямар хамрах хүрээг хамарсан бэ гэхээр бид хэд багаангийн хүүхдүүдийг түлхүү сонгож авч одоо судалгаагаа хэрэгжүүлсэн гэсэн үг. Яагаад вэ гэхээр за нэгдүгээр багаангийн хүүхдүүд нь болохоор үдийн цайны одоо хөтөлбөртэй байдаг. Үдийн цайг багаангийн хүүхдүүд ихэвчлэн уудаг. За хоёрдугаар болохоор багаангийн хүүхдүүд нь биднээс олж авсан мэдлэгийн эцэг их асран хамгаалагч эсвэл ангийн найзуудаа ингэж түгээх нь илүү элбэг байдаг. Ерөнхийдөө бол ингээд дунд ахлахын ангийн сурагчдаас илүү багаангийнхан илүү одоо ингээд алж авсан мэдлэгээ түгээх нь илүү байдаг гэж дүгнсний үндсэн дээр бид нар хамрах хүрээгээ багаангийн сурагчдаар сонгож авсан байгаа. За бид нар болохоор одоо саяны ингээд судалгаанаар харагдсан үдийн хоолны хаягдал гэх сэдвийн хүрээндээ болохоор бид нар сургуулийнхаа хоолны хаягдлыг за 3 хоногийн хугацаанд ингээд дундаа зайтай хэмжсэн байгаа. За эхний хоолны хаягдал дээр болохоор бид хэд 3 хоногийн хугацаанд хэмжсэний үр дүнд 10,415 г буюу одоо хоолны хаягдал гарсан гэсэн үг. За түүний дараагаар бид хэд 5 хоногийн хугацаанд одоо судалгааны хүрээнд одоо ингээд судалгааны хүрээнд хараад ингээд айгүй хоолны хаягдал ихтэй байна. Одоо ингээд манай сургууль ингээд 3 хоногийн хугацаанд 10,000 г хоолны хаягдал гарч байна гэж үзний үндсэн дээрээс багаангийн хүүхдүүдэд нэгдүгээр асуусан байгаа. За тэр нь юу вэ гэхээр бичгэн болон амаар нэгээс 2 дугаар ангийн хүүхдүүдээс ингээд амаар болон одоо ингээд санал хураах маягаар за ямар хоолны хүнсний ногоон дуртай вэ? За ямарнд нь дургүй вэ? Эсвэл ямар хүнсний ногоог мэдэх вэ? Гэх мэтчлэн асуултын үр дүнд болохоор багаангийн хүүхдүүд нь хөвчлэн түгээмэл хэрэглэгддэг. Төмөс, луум, манжин, байцаа гэх мэт. Ерөнхийдөө бол ингээд хоол хүнсэнд түгээмэл хэрэглэгддэг ногоонуудыг л нэрлж мэдчихсэн. Бусдаар нарийн ногоо болон одоо шимт хижээлтэй өөр бусад ногоонуудыг огт нэрлж мэдэхгүй байсан бөгөөд бид түүний үндснээрээс одоо өөрөөр ингээд түгээмэл хэрэглэхээс гадна бусад ногоонуудаа мэдгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За хоёрдугаар талаараа бидэд хоолны хаягдлаа эхний хугацаанд тэмцснийхаа дараагаар бид нар асуулга авчаад дараа нь судалгаа явуулсан одоо ингээд сургалт явуулсан байгаа. За сургалт нь юу вэ гэхээр багаангийн хүүхдүүддээ за түгээмэл хэрэглэхээс гадна бусад шимт хижээлтэй ногоонууд нь үнэхээр хүний биед ашиг тустай байдаг шүү. Та нарын бие ч гэсэн ингээд энэ та нарын нэрлж чадж байгаа ногоонуудаас илүү өөр олон ногоонууд та нарт бид чинь ашиг тустай байдаг шүү гэдгийг мэдүүлэхийн тулд таниулахын тулд бидэд сургалтыг зохион байгуулсан байгаа. Ямар сургалт вэ гэхээр болохоор бидэд одоо багаангийн хүүхдүүдийн чинь бид хитрхи их ингээд онол хитрхи их баримт хитрхи их судалгаа яриад байгаа юм бол биднийг одоо ингээд нэгдүгürt ойлгохгүй хоёрдугаарт нэг тоо сонсох байх гэсэн үндсэн дээр хөгжлийн маягаар буюу картун одоо лавра гэдэг кинонд гардаг шиг одоо ингээд хоолоо хаяад ах юм бол ингээд хоолны хаягдал ингээд мангас олж хувраад ингээд өөрсдөд нь 20 минут хүчүүлж байгаа гэх мэтчлэн одоо хүүхдэд багаангийн хүүхдүүдэд өөрсдөд нь цохирсон төвшөнд бидэд сургалтаа зохион байгуулж дууссан байгаа. За түүний дараагаар бидэд 5-аас 7 хоногийн хугацааны дараа дахиад 3 хоног хоолны хаягдлаа хэмжсэн. За түүний үр дүнд болохоор 2 дахь зургаанаар харж байгаа буюу хоолны хаягдлын дараагийн 3 хоногийн нээлбэр дүнд болохоор 7265 буюу за зөрүүн гэх юм бол бид хэд нийт 3150 г одоо эхний 3 хоногийн хэмжилтээс дараагийн 3 хоногийн хугацаанд ингэж буурсан байна. За энэ болохоор бидний ингээд хоолны хаягдлын ингээд дэлгэрэнгүй судалгаа байна. Хоолны хаягдлыг зөвхөн шууд ингээд бүгдийг байгаагаар шууд хэмжээд аваад үздэг. Одоо ингээд үйлдвэрлэлийн аялал, сабаглаа бодлоо аялал болон тавны аялал гэж 3 ангилдаг. Үүнийгээ бас ингээд яг дотор юунаас нь хамаарат дотор нэгэ муу ангилдаг. Үйлдвэрлэлийн аяллыг ихэд ногоо болон махаар нь ангил, сабаглаа бодлоо аяллыг ихэд маш олон төрлөөр ангилж тавны аяллыг ихэд мах сүү, гурил, ногоо, тос гэх мэтээр ангилдаг. Үүнийгээ бид бүр ингээд нэг бүршил ингээд түрүүжин ингээд зурган дээр үзүүлж байгаа шиг ингээд ялгаж агаад бүр тус нь ингээд хэмжиж авч үздэг. Энийгээ болохоор дараад нь CO2 жишээлх юм бол ногоог
1 г ногоонд болохоор 1 г ногоо хаяхад 1.5 г CO2 ялгардаг. 1 г мах хаяхад 35 г CO2 ялгардаг. Жишээлх юм бол PAT буюу сав баглаа бодол дээр байгаа энэ хунцар нь болохоор 1.8 г CO2 ялгаруулдаг. Энийг болохоор бид хаанаас яаж мэдэж яасан бэ гэхээр шүтээсийн тан лаборатори ингээд зөвлөмжөөс ингээд энэхүү томьёог аваад ингээд томьёондоо ингээд орлуулж батсан байгаа. За түрүүнд үзүүлсэн эхний 3 хоногийн судалгаан дээр бид нар CO2-ыг ингээд тооцох юм бол 40,262.4 г CO2 ялгарсан. Мөн ингээд түрүү чи ингээд судалгаа үр дүнгийнхээ хүрээнд бид нар CO2-оо 15,673.5 г-аар бууруулж CO2-ыг ингээд 30%-аар бууруулсан. За мөн дээрэс нь бидний ингээд нэг арга болохоор гидропоник болон шинжтэй. Энэ болохоор бидний ирээдүйн зорилго буюу ирээдүйн зорилго. Бид нар ингээд сая 1 сарын хугацаанд гидропоник тариалтыг тарьж үзлээ л дээ. Гидропоник тариалтыг тарихад маш хурдан хугацаанд ургадаг. Хөршин тариалснаас 2 дахин уртсан хугацаанд ургадаг. Мөн дээрэс нь усыг 2 дахин бага ашигладаг. Хөршин тариалахгүй учраас ямар нэгэн хортон шавж байхгүй. Мөн дээрэс нь химийн ямар ч бий загуулагддаг. Бид нар яагаад үүнийг гидропоникийг шинжлэлийн боловсролтой яагаад холбоод байгаа гэх юм бол гидропоник нь болохоор маш богинохон хугацаанд энэ ногоог ингээд шинэ эрүүлээр нь тарьж өгдөг. Манай хам богцсон болохоор Улаанбаатар хотоос маш их хэмжээний зайтай ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг авчирлаа гэхэд 1-2 хоног бол хангалттай болдог. Одоо өвлийн үлрээд бол ногоо авчирхад маш их хэмжээний хөлдсөн тэгсэн мөртлөө зуны үлрээд болохоор тараг мараг авчирхад ингээд эсцэн гэх мэтэр ингээд ногоо тээвэрлэхэд ер нь бол хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд маш асуудалтай байдаг. Тийм учраас бид нар ингээд хэдийн ингээд эрүүл шинжлэлтэй байя. Одоо хүүхдүүдийг ингээд дан төмөс ногоо идүүлэхээс гадна ингээд нарийн ногоо идүүлээд ингээд илүү байя гэж бодох юм бол гидропоник арга бидний заашгүй шаардлагатай болж эхэлсэн. Яагаад гэх юм бол бид нар аслагдсан сумын аслагдсан сургууль байж ингээд тэртээ хол газар үгүй шинэ ногоог өдөр болгон аваад авах боломжгүй. Бид нар галтгоонд ингээд тоош нараас асуусан л да. Та нар ингээд ногоо ингээд хэр удаан ингээд хугацаатаагаар нийлүүлдэг вэ? Хэр ингээд хурдан авдаг вэ гэхэд сардаа нэг удаа авдаг. Тэг ингээд тэрийг ер нь ингээд эхэнд нь хэрэглээл дуусахтай. Бусдаа бол ингээд байнга аваад авах боломж байдаггүй гэж хэлсэн. Тийм учраас бидний ингээд ирээдүйн хойжийн зорилго болохоор энэ гидропоник аргыг ингээд илүү түгээгээд илүү ингээд сайжруулад сургуулийнхаа галтгоонд нийлүүлэх гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа. Дүгнэлтэн дэлгэхэд бид нар болохоор ингээд сурагчдад машин, утаа, тоног төхөөрөмж гэхээс усны бохирдол гэх мэтээс илүүгээр ингээд бидний идэж буй бяцхан хоол ч гэсэн ингээд CO2-ыг ялгаруулдаг шүү. Тиймээс хүмүүсээ ингээд хоолныхаа идлийг дахин багасгаад эрүүл шинжлэлтэй ногоог ингээд өдөр болгон өөрөө ингээд аргаар ингээд тарьж үзээд өөрийнхөө тагсан ногоог ингээд идээд амсаад үзэх бүр маш жаргалтай байдаг. Ингээд тэр өдөр хоногийг бүр маш ихээр ингээд хүлээн бүр баярлалт ингээд ургацсан байна. Өнөөдөр штэ нэрээ 5 см-аар илүү ургацсан байна. Өнөөдөр 1 см ургацсан байна гэдэг ингээд энэ баяртай мэдээ энэ ингээд жаргалтай зүйл ингээд маш их хүнд жаргал авчирдаг. Мөн дээрэс нь өөрийн гараар тарьсан өөрийнхөө гараар хийсэн зүйл гэдэг бол хүнд ингээд хэмжээлшгүй жаргалыг авчирдаг учраас энэхүү зүйлийг ингээд хамтдан ингээд хослуулж ярьж байгаа. Баярлалаа. Тэгээ мөн дээрэс нь болохоор би ихтгэл дээрээс тэр ингээд энэ төсөл дээрээс тэр нэг л зүйлийг яриад байгаа. Энэ ингээд маш том асуудал, ирээдүйд маш том асуудал болох боломжтой учраас та нар үүнийг ингээд одооноос ойлгоод аваасай гэсэн үднээс ингээд олон хүн таниулахын үднээс ингээд нэг зүйлээ хоёр ингээд зүйл дээр ингээд илүү ингээд яриад байгаа шүү. Баярлалаа. Тэгээд болохоор манай ингээд сая 1 сарын хугацаанд тарьсан ногооны 4.1%. Ингээд нас айгүй ингээд танилцуулах зорилгоор ерөнхийдөө бол ингээд тарьснаасаа 4.1% л авчирсан. За тэгээд энэ болохоор яг 2 баярлалаа.